За сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За өнөөдөр иргэний боловсрол үйл ажиллагааны цагийг өгшин та нартай хамтран өнгөрүүлэх гэж байна. Тэгээд энэ цагийнхаа үйл ажиллагаанд та нарыг маш идэвхтэй оролцсон гэж үзсэн итгэлтэй байгаа. За өгшин өөрийгөө танилцуулъя. Би Орхон аймгийн байгалийн ухааны гүнзгийрсэн сургуультай 14-р сургуулийн багш Ариуна. За хичээлтэй бүгдээрээ хамгийн эхлээд энэ хичээлээр баримтлах дэгээ тохирё гэж бодож байна. Миний санал болгож байгаа дэг бол бүх хүүхдүүд тод чанга дуугаар ярих ёстой. Хоёрдугаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Ойлгосон. За гуравдугаар болохоор бусдыгаа хүндэтгэлтэйгээр сонсно. Зөвшөөрч байгаа нь гараа өргөөрэй. За баярлалаа. Тэгэхээр өгшин танараас нэг асуулт асууя. Та бүхэн хэн нэгэнд чин сэтгэлээсээ тусалж байсан тохиолдол байгаа юм. Тийм бол түүнийгээ бусдаагаа хуваалцаач. За марл. Би найзаагаа хөнгөх гэж явсан. Тэгсэн чинь нэг өгөө ямаад авахаар би гэлэн аваад юм байна. Тэгээд ингэж гисэн. Сайхан. Өөр? За. Би жоохон бахтай удамжинд явжсэн ядуу арчин хүмүүсийг хараад их өдөө байсан. Тиймээс би өөрт байсан бүхэн тэр хүмүүс төгсөн. Тийм. Сайхан сэтгэл юм байна. Өөр? За. Эцэг одоо чөлөөтэй илэрхийлсэн дээгээрээ өгдөг. Сайн байна. Тод чанга дуугараа. За. Нэмийн эрдэнэ тоглож байгаа уцаа харан би явж өгсөн. Ангийнхан нам эрдэнэг үү? Ямар сайн хүү вэ? Өөр за. Яны хаа маягийн нугаас жаргал дандаа гэртэн явж цаана юм чамд. Би гадаад явжсэн чинь манай уртын байрны нэгч гурлаад авахгүй тэгэхээр би өчөөж өгсөн. Яста мундаг. Өөр. За төлөвшин дараагаас өө заан хэлээ. Би гадаас өмчөөд тоол авч өгсөн гэсэн. Сайн байна штэ. За тэгэхээр хүүхдээ ер нь хүн чин сэтгэлээсээ туссан хүүхдүүд ярьлаа. Чин сэтгэлээсээ туслах. Аль эсвэл ямар нэгэн хариу нэхэж, тийм ээ? Ач тус санаж ингэж туслах хоёрт ялгаа бий болов? Яагаад гэсэн гараа өргөдөө? Яагаад тэгж бодсноо хэлэх юм бэ? За. Хамаагүй тусалдаг хүн баатар гэдэг. Харин хариу нэгж тусалдаг хүн тийм сайн биш. Тийм сайн биш. Ялгаа гаргаж чадсан уу хүүхдүүд ээ? Та нар ижил баталтай байна уу? Сайн байна. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ чин сэтгэлийн сайхан тусын тухай халуун яриа өрнүүлье. Ингэснээр бид нар дараах зорилгыг анхаална. Нэгдүгээрт маш сайн анхаарах нь чухал. Бусдыг үндэтгэн сонсох гэдэг дэгээ сайн баримтлаарай хүүхдүүд. За. За өөртөө маш анхааралтай уншина. Өнөөдрийн бидний үйл ажиллагааны зорилго. За зорилгоо хангахын тулд хамгийн эхлээд өгшин та нарт нэг сайхан эхийг уншиж өгье. Анхааралтай сонсорой хүүхдүүдээ. За энд Шотланд тариачны тухай азуу хувь тавилан өгсөн эхийг уншиж өгье. Билимийн нэртэй ядуу Шотланд тариачин амьдардаг байжээ. Тариачин талбай дээрээ ажиллаж байтал
холгүйхэн орших намгаас аврал ирэн хашгирч бай чимээ сонсогдов гин. Тариач намаг руу хар гүйхээрээ очтол бүсэлхийгээ хүртэл намаг чигдсэн хүү. Аврал ирэн хамаг чадлаараа орилж байхын тэр тариачин эр хүүг аимшиг төхлөөс аварлаа. Маргааш өглөөнд харин тариачны гэрийн үүдэнд гоёмсог морин тэрэг ир зогслоо. Тэрнээс сайхан хувцсан язгууртан ир бууж ирсэн өнөөх намагт живх шахсан хүүгийн эцэг байв. Язгууртан ир тариачинд хандан та миний хүүгийн амийг аварчээ. Энэ их ач тусыг чинь би яач хариулаад барахгүй. Гэхдээ баг боловч танд тус өрхөхийг хүсэж байна гэв. Филимийн хэдийгээр ядууч шудраг нэгэн байсан тул ийм их шан харамж авахыг хүсэхгүй байна гэдгээ хэлжээ. Энэ үед тариачны бяцхан хүү язгууртныг анхааран ширтэж байв. Язгууртан эр хүү рүү хараад энэ таны хүү юу гэд тариачин тандан. Би танд нэг зүйлийг санал болгоё. Та хүүг надад даатгачих. Би хүмүүжил боловсролд нь анхаарах болно гэв. Энэ цагаас хойш ядуу тариачны хүү ихэмсэг ноёнтны дэмжлэгээр суралцах болж Лондоны ангаах ухааны их сургуулийг дүүргэжээ. Тэрээр бүр пенцлин гэдэг эмийг нээж дэлхий даяар алдаршсан. Ингэхдээ Александр Филеминг нэрээр түүхэнд бичигджээ. Үүнээс хэдэн жилийн дараа язгууртны хүү сүрээ өвчнөр хүнд өвчлөн үхлийн ирмэгт байхад нь мөнөөх пенцлин л аварсан гэдэг. Тэр язгууртныг хэн байсан гэж бодож байна? Ноён Арандольф Черчилль. Харин түүний хүн хожим хойно Англи улсын ерөнхий сайд болсон Уинстон Черчилль гэдэг хүн байсан. Ихийн утга санаа ойлгомжтой юу хүүхдүүд ээ? Ихээ сайн үлдсэн юм. Асууж тавих зүйл байна. За тэгвэл хүүхдүүд ээ. Тариачин эр хүүг аврахаар намаг руу гүйж явахдаа яг юу бодож байсан бол? Тэр хүүг аврахсан гэж үзсэн. Аврах мандраг өөр бодлоо өгтөө нөө. Харин тэр хүүн дээр очиж аврахсан гэж үзсэн. Амин зул сайн байна. Өөр за. Тэр хүүг аврах юмсан гэж үзсэн. За. Аврахсан гэдэг зорилго тавьсан. Гэн өөр бод санаатай байна. За. Жинхэнэ өмнө хортон анхаарсан гэж. Зөв сайн байна. Живчихвээ гэж. За. Тат чанга дагаад ирээрэй. Тэр хүүг аврахнаа бүрэн болно гэж бодсон. Аян болно гэж. Үргэлжлүүлээ. Өөр баталтай өгтэй нөө. За тэгвэл
хашгирч байхдаа хүүгийн сэтгэлд юу бодогдож байсан бэл? Би өчгөл яах вэ гэж бодсон. Аав ээж санджсэн ба. Өчгөрхий гэж бодсон тий. Аав ээжээ бодсон. Намайг аврахаар хүн хийж байгаа юм. Дараагийн мөрөглөдрөө дараагийн би өчгөл ар гэрээ хэмээн одоо яах вэ гэж. мундаг сайн хөвгөд Намайг авахаар заавал хүн ирдэл тараа би ингэж чанга ширж байгаа юм чинь намайг авахаар заавал хүн ирдэл тараа. тариачин ир язгууртны тусын тухай сонсоод татгалцсан шалтгааныг та нар юу гэж бодож байна? Бүгдээр орсноор би бүгдээр мөнгөөр заавал авах байхгүй би заавал хийж ач авах гэж тийм. Сайн байна. Цаг чангагаар ирээ. Тэр хүү би авсан юм чинь эргээ тусна надад ирэх байх гэж бодсон. Язгууртан ир тариачин тандан тус дэмжлэг үзүүлээ гэхдээ тариачин татгалцсан шалтгааны тухай ярьж байна тий. За. Би тэрэж шунахгүй байсан болохоор хариу мөнгө авах. Хөөс туслахтай заавал хариу авах хэрэггүй. Татраа Өөрийгөө биш зөвхөн бусдыг авч явах төлөв гэж бодсон. өөр бодолтой хөлтөд байна. Би бусдын зүйлээр амиа золиолох хэрэгтэй. Яагаад гэвэл хүн гэдэг амьтаа галтнаас үнэтэй гэж бодсон. Ямар мундаг хүн. Сайн байна мадлаа. Хүн алтнаас за тэгээд дараагийн асуулт. Язгууртны тариачин хүү хоёрт үзүүлсэн тус дэмжлэгийг та нар хэр зэрэг үн цэнтэй зүйл гэж бодож байна? Маш их үнэн. Сайн байна. Энэ бүгдийг тусламжаар яагаад байсан бол шинээр тэр юм нэг байсан бас язгууртны хүн дахид амьд гарахгүй байсан. Өөр Өөртөө маш их үнцэнтэй гэж үзчихээ.
За тэгвэл энд байгаа хариултуудаас хамгийн чухал нь аль хариулт гэж үзэж байна? Маш их гоё. Оновчтой. Сайн байна. Энд Матнаас юу? энэ бол чухал санаа. Өөр. Хүний тусын Салахгүй. өөрсөлөхгүй. Хариу авахгүй яриад л алуу. Аль нь илүү байна? Хараа. За та нар өөрсдийгөө тариачны хүү байжээ гэж бод. Тэгээд язгууртны туслая гэж ярилцаж байгаа. Тариачнд хандан хэлж байгаа үгийг сонсоод тариачны хүү юу бодож зогссон бол Аавыгаа санах байхтай гэж бодсон байх. юу гэнэ? Аавыгаа санах байхтай гэж бодсон байх. Тод чанга. За. Өөр. Тэгж болно шүү дээ тийм үү? Өөр. Би язгууртны доор аавыгаа гэж чадна гэж бодсон. Сайн хөө. Аавыгаа ачиг хариулах боломжтой байсан гэж бодсон. Яг зөв. Өөрт нь итгэл төрсөн. Дэлгэрүүлж. Аавыгаа хэсэг халамж чадна гэж бодсон. Мандаа санаа. Өөр. Одоо огт хариулаагүй хүмүүс хариулаасай гэж хүсэж байна. Хэрвээ чи тариачны хүү байсан бол язгууртны дэмжлэгээр суралцахтаа хэрхэн суралцах байсан бэ? Амжилтлаа Жэнгүй сайн сурах байсан. Чингис ямар мундаг болсон. Сайн сурах. Юу гэрхэмлэх байсан бол за Сайн сурч аавыгаа ачиг ястаа зөв. Аавыгаа сайхан сэтгэлтэй чи шударгаар хүн тусалдаг хүн болохоор зөвшөөрч. Атхан төгс мундаг. За Би сурсан шаарахгүй. зөв. Аавыгаа ачиг ярих аавын шудраг хүн болох юм. Мундаг. Тэгээс Монгол цаач би өвчтөе хүмүүсийг бүгдийг авахын бол би сайн сурчжээ гэж. Сайн байна гэрмаа. За Би хүний ичээд яа гэж юм. Тэгээд аавыгаа ачиг заавал хариулах. гайхалтай. Мэслээ. Мөхөдний хэлбэр. Би өөртөө зориг тавьж аавынхаа нэр хүндийг дээш төлнө гэж байна. Ямар гайхалтай сайн. Цаан шахараа хөхтөдөө монголчууд бүр эрт дээр үеэс нэгэн зүйр үгийг баян хэлцэж ирснийг та нарт сануулъя. Энэ зүйр үгийн утгыг та нар юу гэж ойлгож байгаагаа илэрхийлээрэй хөхтөдөө. Дэвдэж явхад хинхлэн явхад тэмээгээр тусалснаас дэвдэж явхад тэрнэр туссан нь дээр. Энэ ямар учиртай зүйл юм бэ? Бидний ярианд яагаад энэ зүйл болж байгаа вэ? Цаархцсан бодоод хариултыг хэлээрэй.
том зүйлээр тусалснаас яаж явах зүйлээр тусалсан нь дээр. Яг зөв. Энэ тэгээ цагаа олсон тус мөн үү? Ямар тусын тухай зүйл гэж ойлгох тань? Мундаг. Сайн хүчингүн сайн байна. Хариу нэхээ цагаа олсон тус мөн бахнэ. Тэгэхээр бид нар өнөөдөр хариу нэхээгүй тэгээд цагаа олсон тусын тухай их зөвлөн бодож цаашид эрмэлзэх зүйлээ болох ийм чухал зорилгыг тавьсан билээ. За өгшин та нарт эргэцүүлэн бодоод хариулах эргэцүүллийн хуудас өгнө. Энэ дээр байгаа даалгаврыг хурдан хугацаанд гүйцэтгээд бусдадаа тайлбарлана. Бид масан. За одоо бүгдээ
багштай хооцыг хэлцэл чадаагүй байгаа хүмүүс яриагараа өстой хаалцъя. Ерөөсөө төрсөн тал би тэр хүүхдээ өсвөр бас аав ээж дээр нөө тэр хүүхдээ аав ээж гоор би шууд цагаар өсвөр усаа Сайн байна. Өөр за би нэстэ тусалж мөн шар хааж ирэхгүй яагаад гэвэл энэ хичээлдээ хүний аймаг атнаас ч үнэтэй болохыг би маш сайн ойлгож авсан юм. сэлх хэлбэрээр Заавал тиймээ хэмээн би техникийн амгийн санаашмаа гараад ирсэн. Энэ өдөжөө хүн ачаалаас нь би миний нэрлэлд би дотой болсон. Дараа надад жаргал дүүр байх болно. хандаг. Их хоёраа. За гарах гэж байгаа үлдээд авах. Би тэр хүний гараас үлдээд ногоон гэлээ зөөл авах. Зам авах юм аа. Ямар сайн. Өөр тэгээд ихэш тод чамд байгаа юм тийм. Тусах байх хэрүүн их сайн тус биш гэж үү. Харин хүний зов төрсөн үед туслахыг төжиг тус. За гарах гэж байгаа хүн нэгээс тасалж ямар гарах юм бэ? Өөрөөр хэлбэл тэрээр үйлчлсэн. Сайн. Өөр заастаа хэлээ. За бараг хэлцээ байна. Би танай гэр хаан гэж юм бэ? Би чамайг хичээн хүлээн өгнө гэж тийм гэрээсээ төрсөн хүмүүст хэлнэ. Хоёрдугаар давхрын би ядарч төрсөн хүн заавал төсөн тэр хүн аз жаргалтай байгаа. Би ч гэсэн аз жаргалтай дүүр байна. Сайн. Стам. За тэгвэл багш нас танартай сэтгэлээ хаалцъя. Би ангийнхаа хүмүүсийн донд болсон нэг юм ярьдаг л да. Саяхан манай Орхон аймагт маш их цасаар чонжээ нэг өдөр. Манай сургуулийн ойролцоо хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тэр талбайг цэвэрлэдэг үйлчлэгч ихч өдөр бүр сайхан цэвэрлэдэг болохоор манай хүүхдүүд чөлөө цагаар очиж тоглох их дуртай. Цасаарсан өдөр манай хүүхдүүд хичээлдээ ирж явхад нь үйлчлэгч ихч цасаа цэвэрлж байгаа харагдсан юм байна. Хичээлээ тараад явж байхад нь өнөөх ихч цасныхаа нэлээд хэсгийг нь арилгаж амжаагүй ядарсан байдалтай зогсож байхад нь манай хөвгүүд очиж туслаад бүх цасыг нь зөөж талбайг цэвэрхэн болсон. Маргааш нь өнөөх үйлчлэгч ихч ангид ирж манай хөвгүүдэд талархлаа илэрхийлэхдээ хоолойн зангарч нүдэнд нь нулимс цэрлэлж явахыг бид нар анзаарсан. Тэгээ манай хөвгүүд зүгээрээ ихчээ. Бид нар танд зүгээр л тусалсан шүү дээ гэж хэлсэн. Энэ цагаа болсон тус мөн гэж бодож байна уу та нар? Манай хүүхдүүд хариу нэхээгүй та нар юу гэж ойлгож байна? Сайхан сэтгэлтэй гэж ойлгосон уу? Тэгээд би хөвгүүдтэй баяр талархал дэвшүүлээд дандаа хүнд тусаж яваарэ гэдгийг сайн загсан. Тэд ч бас үлээж авсан. Тэр өнөөдөр бид нар чин сэтгэлээсээ хүний сайхан тусын тухай ярилцлаа. Өнөөдрийн энэ иргэний улсрал үйл ажиллагааны цаг
Та нарт ямар санагдав? Эндээс чухам юу илүү ойлгон ухаарч авсан бэ гэдгээ бусдаа дүгнэж хэлэх хэрэгтэй юм. За нэгдээ. Миний хэлээр би өгөөж харин нэг ацаартай байхаа мэдээсэн. Сайн байна. Зөв дүгнэлт хийлээ. Хэлгүүдээ. Энэ туслахын юм сайхан хэлэх байлгасан. Тэгээд бас хүн туслах юм нөгөө хүнтэй ч явуулаад туссан үедээ ч чадчихсан. Сайн байна. Бүх хүүхдүүд сэтгэлээрээсэй гэж ярьж байна. Нэг хэрэгтэй батлаатраа. Хүн сургууль дараа нь өөр наач явуулдаг. Харин За. Тусламж хэрэг болсон юм чинь тиймээс бас зэрэг ирээд харин Маш сайхан. Чи дахиад хүүхдүүдтэй тод чангаар тэгээд өгдөө. Бас анхааралтай сонсно гэсэн үг ярьлаа. тусламж хэрэгтэй тийм үү тусламж. Ирээд харин туссан ирээд харин ирдэг. Тэгээд Сайн байна. За. би бүр тусалж хацгаас тий бүр тусалж мас ятсан хүмүүс байцтай бодсон. Шингүнэ. Эхөө. Энэ ойлгож аваа. Стага хавцаж. Ямар ч туслахаар сайн зүйл хариу нэгэх муу зүйл. Хариу нэгж туслах нь жинхэнэ тус мөн болов биш гэж бодож байна. Сайн. За бүгдээ Түнд чи сэтгэлээсээ туслах нь сайн. Гэхдээ чи сэтгэлээсээ туслах хариу нэгэх нь тийм сайн тус биш гэж боддог. Хэзээ болсон байна? За. Тэглээс би гоо тусалж тэрийг өөрөж бодож сэрхээс Сайн юм. Тэжсэн сайн. Өөр ямар бодлоо? манай хүүхдэрээ хүн сайхан сэтгэлээр тусалж хариу нэхгүй байхыг харсан баг. Гэхдээ яг энэ тохиолдол их ховор байдаг. Хүмүүс ихтэй тусалж чад. Тэгэл чи надад дараа нь юу хөхгүй гэж хэлдэг. Бид нар харин танай ангийн хүүхдийг зүгээрээ бид нар танд зүгээр л тусалсан штэ гэж хэлэх нь тэрийн үед маш том арж агалуулнаа гэсэн. Ястан мундаг хэлээ. Баярлалаа ч юм ингээд маа. Мундаг охин байна. Одоо тод чангаар бүр сайн тий. За. Мадлаа. Сайн ойлгосон биз дээ. Хүн хариу нэгэх бүтсэн өөртөө буюу болдог гэж байна. Сайн байна. Чи зүг ярьсан шүү. За, хамтлага дахиад бүрэг даа. За. Үндэ чи сэтгэлээсээ тусах. Үний дотраач түгээл өгдөг. Ямар мундаг юм бэ? Үндэ хүн өөрөө чи сэтгэлээсээ сайн сэтгэлээ олж туслах юм бол өөрийнхөө зүрх сэтгэл маш том бэлэг үзүүлдэг. Ямар сайхан. Маш баярлалаа шүү. За тэгвэл хүүхдүүдээ та нар үүнээс хойш насан туршдаа хүний ач тусын тухай ямар зүйлийг эрхэм чухал гэж дандаа санаж явъя гэж байна.
насан туршдаа би ач тусын талаар ийм л зүйлийг эрхэмлэж явъя гэсэн санаагаа хэлнэ үү? За. Ээжүүдээ чи баян заавал Маш сайн. За. Үнэс тусдагтай хариу нэхэхгүй чи сэтгэлээсээ тусгаж явъя. Сайн хүн. Таван сайн байна. Садан чинь би? Сайн. Болчин зүгтэй. Анхаарал өгдөө. Огт асуулт хариултад оролцоогүй хүүхдүүд босдоо чин шалгаргаад би ярилцахад хараахан оролцож сэтгэлдээ хийж чадсангүй гэсэн. За тэгвэл насан туршдаа яг юу эрхэмлэж явъя гэж бодож байна? Хоёр бодол бодсон суужсэн шүү дээ. Мундаг хөө байна. За. Нүүр чи сайн утсан байна шүү дээ. Баярлалаа. Үнэс хариу нэхэхгүй гэсэн. Зөв юм уу тэгээ бороо юм. Тэрийг л хэлчих шээ зүгээр. Юу гэж бодож байна? Харин хөл муухай. Сайн байна. Өөр. Яг зөвлөсөн. За чанга. Надад туссан том болоод очиж хавил. Сайн. Чин сэтгэлээсээ тусалж харин гудамжаар явж байгаа хүн бол энерги тодруулж явбал уйдгартай явж байгаа хүн бүр аж авлаа дүүрэн бол Энэ тосон уу? Мөн шүү дээ. Миний төсөлсөн үзэний цаг бусад хүмүүсийг аж аргалтай болгоно гэж Яцад байлаа. хүн сайхан болгоёг юу чин сэтгэлээсээ бүр тусалж хариу нэхгүй байх юм бол тэр хүн жинхнээс аж авлаа олно гэж. Хүний аж тус мөн хэдрээс үнэтэй. Миний хариу нэхгүй тус юунаас ч мэдээ. Насан туршдаа тусгай хариу нэхгүй. За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрийн энэ үйл ажиллагааны цагаар ойлгосон зүйлээ насан туршдаа хэрэгжүүлж яваарай гэж даалгаврыг би танарт өгч байна. Багшийнхаа өгсөн даалгаврыг дандаа хэрэгжүүлж яваарай хүүхдүүдээ. Ичээд анхааралтай сайн оролцсон бүх сурагчдаа маш их баярлалаа. Та нартай байх надад сайхан байсан шүү.